хүч, төвлөрөл хоёрын огт өөр ертөнцид хөл тавина. Бодибилдингийн тамирчин маань байд харвааны талбарт сорилттой учрах гэж байна. Булчингийн хүч хангалттай ч нарийн техник, амьсгаа, төвлөрөл түүнээс ч бүр илүү шаардах нэ. Ингээд хүчний спортын төлөөлөгч Суман Мэргэн болох аяллаа эхлүүлье. За сайн танилцъя. Ган Эрдэнэ Жимнурч. За Олон улсын мастер бод шохор клубын дасгалжуулагч, байд харвааны тамирчин энэ спортороо 44 жил хичээллэж байна. Ингээд та бүхний удирдлагын доор манай хоёр тамирчин хэрхэн харавхыг харцгаая. за өнөөдөр та хэдэд нум сумыг яаж харавах талаар хичээл орондоо. За эхлээд бүгдээрээ бие халаалтийнэ. Та хоёр ч одоо бодибилдингийн тамирчин гэсэн тийм. Ер нь бол төмөр өргөд үсэн. За булчингийн уул уурхайнууд минь дээ. Ном сумаал эвдэлэх үү дээ. Энэ их булчин аюултай да. Намайг өндөр өмнө Жимнурч гэдэг. За ерөөдөө спортоор хичээллэх дуртай, сонирхолтой ийм жирийн нэгэн залуу байна. Намайг цаано намайг Мөнхбатын Мөнгөн Шавар гэдэг. World Cup нэртэй одоо Кыргызстан улсад одоо олон улсын дэлхийн цомын аварга гараар таталтын тэмцээн болсон. Одоо 40 орны 400 гаруй тамирчид одоо оролцсон. Тэгээ манай Монголын багш хишээ тамирчид одоо бид нар хамт нэг баг болж яваад би хасах 90 кг-д одоо дэлхийн цомын аваргын алтан медаль 80 кг-ыг татаж одоо алтан медаль авсан. Нэг экстрем төрөлд болохоор 107.500 г-ыг одоо татаж хүрэл медаль авч дэлхийн цомын аварга алт хүрэл медальтай болсон. Тэгээд бас энэ жил ер нь их сайхан жил байна уу. Сая 5 сард бодигийн улсын аваргад ороход манай аав надаа Аз дэлхийн төв дэлхийн аварга болоорой гэж одоо ерөөж бүс бэлгэлж ийсэн. Тэгээд оны сүүлээр одоо тийм дэлхийн цомын аварга боллоо. Бас гараар таталтын одоо Кыргызстан улсын олон улсын хэмжээний мастер болсон. Сая хэдхэн хоногийн өмнө бодибилдингийн олон улсын хэмжээний мастер цолмоноос ахиа гарсан. Тэгээд ер нь энэ жил их сайхан жил гарч байна да. Эхлээд ер нь бол та бэлтгэл хийж дуусныхаа дараагаар сонголт Монгол цай хийдэг байлгүй дээ. Хийнэ бас. За тэгвэл эхлээд хөдөлгөөгөө хөдөлгөөд хэдүүлээ заа. Сайхан эхлээд хөдөлгөч сайн хөдөлгөч. Тэгж жагаад яахгүй бол энэ ч нөгөө нэг та хэд бол одоо нөгөө тамирчдад хамгийн айхтар юм спортын гол одоо дайсан чиг бэртэл гэмтэл шүү дээ. Тэгэхээр хамгийн нэгдүгээр хэдий бид нэр зөөлөн ном сумаар эхний анхны мэдээлэл авч харуулж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар нэг асуудал үүсээд нэг бэртээчүүл хэцүү байхгүй. Одоо чинь би баг 19 жилээ энэ спортоор хичээлж байна. Бодибилдинг хүчний спортоор бэртэл гэмтлэх юм бол одоо баг хүмүүс сонсол гайхах ах. Өвдөг гэмтэлтэй хоёр өвдөг хоёлаа. Энэ зүүн талын бугууны үе бүлтрээ гарцсан гэмтэлтэй хоёр дахь хоёлаа гэмтэлтэй зүүн талын мөр нуруу гэмтэлтэй эс хэлбэртэй. Ер нь бол нуруу хагалгааны заалттай. Арцэг гажилттай. Ерөнхий нөгөө харавх ерөнхий байрал маань ихэнх нь дээд бүчний одоо гар холны үзүүрээр явагдах учраас мөрөө, үе мөчөө, тохоотойгоо сайн халаачвал зүгээр хаа тэхүү. За тэг. Мөнгөн Шавар найзтайгаа 2024 оны 25 оны одоо 3 сараас эхлүүлээд яг удирдлага доор нь бэлтгэл хийгээд за мөн одоо хамт ингээд ерөнхийдөө спортоор хичээллээд спортын хүрээнд ер нь явдаг хүмүүс одоо нэг ойлгох мэдрэх ийм боломж бололцоол их амархан байдаг. Тийм учраас ерөнхийдөө Мөнгөн Шавар найзтайгаа ингээд найзлаад явж байна. Өстө нөөрэ анх удаалыг татаж үзэж байгаа. Тэгээд ийм харваа мараар хичээлж үзээг болохоор айгүй айцтай. Анхных бас сонир мэдрэмж байна. Эхлээд жоохон айцтай байжсэн яач хол гэд жоохон сандрал авлаа. За одоо энэ 3 хургаар миний хураг баац. За тэгээд энүүгээр нугал. Одоо ингэж нугал гэсэн үг. За одоо. За яг тэгээд би энийг чи суллаад за одоо гоёлсон. Яг иймэрхүү байралтай. Одоо энэ байрлал маань ийм нэг хавтгай. За нум дээр маань байрал, нумны маань байрал, энэ шулуун байралт энэ яг юм байх хэрэгтэй байхгүй юу? За одоо би ингэж авсан. За яг ийм байралтай байх хэрэгтэй шүү. За анхны мэдээлэл. За болж байна. Ер нь бараг л болцсон байна. Жоохон суллаад. Энүүгээрээ сайн ингээд нөгөө нэг ингэж дарагддаг шүү. Тэр шиг за. За энэ.
За энэ тохоогоо эргүүлж болох нь уу болцсон. За яг ийм байралтай л байна да. За. За одоо тэгээд би цуг хий хоёлоо заа. За өргөлөө. За жоо хоош нь. Тэгээд зүгүү хоош нь татаад 90 дараа. Зүгээр дээш. Оо nice. Энэ бол болж байна. За 90 болцсон шүү. За одоохон байж. За дахиад зүгүү хоош нь. Тэгээ явууллаа. Яг 90 дараа. Дахиад за болсон. Энд ч болцсон. За энийг ингэнэ. Дайчгүй та хоёр чиш. Нөө болцсон байна. Бараг л юм байх хэвээр. За илүү өгч байгаа. Би нэг үзье. За. Ерөнхий байрлал маань анх эхлэхдээ үндсэн цогцолт маань хөлдөөмөр нэмсэн зайтай. За яг одоо яг ийм байж хта энэ тохоогоо эргүүлсэн байх хэвээр. Тохоо эргүүлэх энэ хоёрын шалтгаан. За одоо би энэ таад зүгээр нэг энэ жижиг юм үзүүлээд. Ягаад энэ тохоо заавал эргэх хэвээр вэ гэдэг хүмүүс аюух асууад байдаг байхгүй. Одоо яг ийм байгаа байрал заа. Дээшиг эргэсэн байгаа энэ маань. Энийг ингэчлэр энэ хооронд аюул том зай гарч байгаа. Бараг 2 см 3 см шиг байна. Яг энэ хэмжээгээр хөвчмөн энд буухтаа шуундар цохох магадлал багасч байдаг байхгүй юу? Тэггүйгээр ингэчлэр хүссүүсийг үнийг шавцгаад идэв. Аян дээр мэдрэгдэнэ ганц зөр цохиод наатар чи. Тэгэхээр энийг маань ийм байх хэрэгтэй байна гэдэг ухтгуу маань өөрөө орж ирэн заяа. За нэгдүгээр. Хоёрдугаарх нь болохоор нөгөө нэг татаад ирлээ 90 дараа энэ маань энэ байна. Нөгөө хүзүүдлага хоёр маань салахгүй бол энэ маань яг нэг байрлал авах байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг дээр доод хэмжээгийн байгууллагаас хүний шанааны энэ ясан шүү дээ дүүшээс. Энэ ясныхаа дагуур энэ долоороор маань жоохон ингэ шахсыгээд орцсон байл үүрдэг байхгүй. Би бол ялна гэж бодсон үнээл дагуулж ирсэн дээ. За ингэ. Яг энэ хараа болж игэл 90-ийнхээ дагуур оруулах зүгээр. Энэ дээшээ гарна шүү дээ. Энд бол дээшээ хязгааргүй байхгүй юу? Нэлийн явж шүү дээ. Энэ хэмжээгээр сум чин дээр дор тусаад байдаг байхгүй юу? Яг эндээ ингэ хийчихлээр хүсээгүй ясаараа нөгөө баригдаж байгаа учраас яг аль болохоор ингэ бариад зүв барьчих юм бол онох магадлал маань өшөө өндөрснөө л гэж бодох хэрэгтэй. Нэг юу гэдэг л геркулес шиг айхтар болчихтой бас хавар л да. Ингээл шуун дээр ачаал орж ирэл, мөрөн дээр орж ирэл, энтлийн мөрөөс дүүсээд амар ачаалж шин. Ингээд дарсан ч. Сул тал нь гэх юм бол нөгөө хөгжөөд мэдрэмж нөгөө сайжирсан булчингууд чинь аюу амархан ингээд цуцаад, чилээд, ингээд чинрээд яг нөгөө бэлтгэл хийж байгаа юм шиг оролт орж байгаа юм шиг өвдөөд гар мар ирэн салганаад ер нь хэцүү юм байна. Энэ нэг сул тал юм уу да. Ингээ. Би нэг хурууны амгалт өгөө та хоёрыг нэг задаргаа хэлгээд үзье. Гол нөгөө харанхууд чинь гол юм маань задаргаа маань учиртай байх хэрэгтэй. Харуулж эхлэвгүйс та наа хөлсдөө нутгаа ичлээ шүү дээ. Та ичтэй лаг хөлөрдгөл юм байна. За одоо яг ингэ барьцсан байгаа заа. За энэ ингээд энэ бол энэ заа. Татаад ирлээ. Тэгээд яг хуруугаа сулраад хад чи өөрөө даваад гараа авчих. Тэрнээс нөгөө нэг харах гэж байгаа шиг ингэ тэнэглэж болохгүй шүү заа. За. Ааж эн чинь өөрөө ингээл барьлаа. Тэгээд зугуухан сулраад энэ өөрөө мултарч гараад байгаа би энийг биш. Энэ маань жоохон сулраад өгөхөд тэгээд. За одоо тэгээд хийгээд үстэй. За та хоёрын гарт таарахаар харин хурууны хамгаалт маань байна уугүй. За энийг үзье. Энэ хурууны хамгаалт юм. Тий, энэ хурууны хамгаалтгүй бол ер нь бол нөгөө хатуу намаар бол 3 шутраад л арьсан зумраад цаанаа цусраад эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол яг хэдий зөөлнөмөр харж байгаа ч гэсэн байх ёстой юм маань хэмжээндээ байвал уг нь нөгөө бэртэл гэмтэл гэдэг талаас л гэж аахгүй. За дахиад 90. За одоо болсон. За тэгээл зугуухан хуруу суллаа л. Зүгээр суллаа. Наа чи өөрөө мултарна. Ер нь болж байна. Тэ яасан юм чи юу юм дунд дор үлдээд өөрөө өөртөө нөгөө ингэж байхгүй. Нөгөө нэг ингээл дистратер шиг ингээд хийхгүй шүү тий. Гурван маань зэрэг гүйх хэвээр. За одоо энийг харж. За одоо би та хоёрт харуулъя заяа. За одоо ингэ барьсан байгаа заяа. За татаад ирлээ. Тэгэл энэ маань жоохон сулраад байна. Тэгээд мэдээч хэрэг эрзэнийг барьж байгаа л татчаал голоор хоёр чи тесэрч ингэдэг шүү дээ. Яг тэрэн шиг маягтай өөрөө тийм үйлдэл үзэгддэг байхгүй. За одоо ингэ барьлаа. Хаш ингээл. Хүссэн ч хүсээгүй хоёр чиг. Дахиад болж дахиад.
эхлээд татахта шууд нөгөө нэг ингэж байна. Та эцэст нөгөө бярамор дутхгүй шүү дээ. Шууд л ингэж байна. Тэгж бишээ. Номоор нь хийвэл илүү олон сум, илүү олон одоо нэг ачаал авах цаг маань илүү байж чадна. Яагаад гэвэл хэмнэлт явагдаж шүү дээ. Хүчний. Тэгэхгүйгээр нөгөө гээд ингэж байвал юу авах вэ? Нэг 3 сумны дараа шалгаад ач штэ. За. Аа юм. Болж байна. Тэгэл татаа зэрлээ. Зүг. Ерөнхийдөө болж байна. Нөгөө нэг тамирчин үний нэг одоо мэдчих хэвчээ. Зөвч вэ, бурууч вэ? Би өөрийгөө 100% төгс хийж ийн гэж бодох хэрэгтэй. Яагаад гэвэл өөртөө итгэл тэг төрдөг байхгүй. Тэгхгүйгээр ингээд ирчээл за би яагаал гэл ингээд их эргэлзсэн юмнаас ерөөсөө гой зөв шийд гарахгүй шүү дээ. Хүчний спортын учраас тэд нар ч нөгөө огцон байр гаргах гэх юм уу тим тал дээр илүү булчин сүрэмс нь айгүй зөгцсөн байхгүй. Манай болохоор тийм биш. Урт хугацааны цагт бүтэн өдөржингөөч гэдэг юм өдрийн 8 цаг харав зогсож идэг учраас нөгөө тэсвэрийн булчин биднэрт айгүй хөгжсөн байдаг. Эднэрд болохоор огцон маш түргэн хугацааны дотор үйлдэх одоо нөгөө нэг огцон байр нь тийм булчин учраас нөгөө нэг амраахгүй бол цуцалт үүсчихсэн учраас нөгөө би юм заахлаар тэд нар чинь дэрийг зөв гүйцэтгэж чадахгүй байхгүй. Тийм учраас л би жоохон дунд нь жоохон амрааж жагаад дахиад харуулсан байхгүй. За одоо ингэлээ. За тэгээд энэ далаа авчих. Тэгж байгаа л тэгэл одоо тэгэл хургасвал. Зүгээр сулаад. Энэ маань ингэж л явмаар. Бүр ингэж. Яг ингэж жагаад ингэж. Манай хүн чинь За дахиад чанга. Булчин мас. Мас айгүй нөгөө бакралтсан болохоор хөдөлгөөн айгүй хэцүү байгаа л. Би бол нэрээ авлаа байхгүй яг үнэ л. За дахиад за яг энд ингээл хошин. Тэгэл тэгж жаад зүгээр хавч. Бол нэг хідэн цаг нүүн тортой юм барайл гар яг сарваагаад яг мохтордаг яг л тэр үйлдэл юм байна л да тий. Тийм байна. Тийм чинь нөө гарны бюроор шингэд нөө бид нар нурууны дал хийдэг шиг л талны айгүй их орч ажиллагаа. Битгий хийж байгаа л. Би их чангалаад нэг булчин гэж чичирдэг шүү дээ. Яг тэгээд өндөрөгдөд. Зүгээр яаж байгаарай. Суллаарай. Инээр таглаамгүй гар мар энэ төр нөгөө бүх юм нь яг нөгөө дээцэгтэй толтол хөгжин гэдэг шиг. За тэгэл ер нь болж байна. Яг гоё ихтгэлтэй зүгээр л бичихзээ. Жохо ингээл. Тэгээд эндээс одоо ингийн штэ. За би энэ одоо за энэ харж. Би яг энд ингээ барьцсан байгаа заяа. Одоо эндээс би суллаа гэхлээр энэ хараа та ингээ урагшаа яваад байгаа байхгүй юу? Хөвч маань яг эндээ байсан чигээрээ ингээ гарах штэ. Тэгвгээр та хоёр болохоор ингэж жоод сулраад урагшаа яваад байна. Ингээ сулраад. Тэгэхээр нөгөө сулрсныхаа хэмжээгээр сум нь доорцоод байдаг байхгүй. Бүр яг ингэж жаад бүх юм перфект болгочоод харна гэвэл 7 хоног болно л да. За энэ сум маань ерөнхий бүтцийн нэрээ. Хош уу? Их бий. Ац. Тэгээ энэ өд. Өдөн дотор энэ хараа нэг өдөнд чиглүүлэгч өд гэж яригдсан заяа. Энэ ямар учиртай чиглэл за номоо өгчөөрэй. Чиглүүлэгч өд гэдэг маань ямар учиртай вэ гэхлээр за одоо сумаа сумллаа. За энэ чиглүүлэгч өд маань яг ингээд зогсож байгаа тохиолдолд энэ маань өөрлөж харж явах хэрэгтэй. Энэ чиглүүлэгч өд гэдэг заяа. Нэг сондгоо өд байдаг. За энийг нөгөө талаар нь хийгээд харуулъя заяа. За ингээд харууллаа хийхлээр хоёртой өд нааш харцдаг байхгүй юу? Нэгтэй өд цаашаа. Энэ нэгтэй өд цаашаа харахлаар энэ дээгүүр ингээд гарахтаа энэ ингээд цохох магадaltaй байхгүй юу? Ер нь бол энэ дээгүүр ингээд тэгээ энэ чинь сум өөрч. Харин энэ юм байх юм бол ерөөс ингээд явчихдаг байхгүй юу? Энэ тавирны энэ одоо сумны тавир гэж ярьдаг байхгүй юу? Энэ сумны тавирн дээр энэ сумчин тавигдаад гарахтаа энийг өд маань цаашаа цохоор авчаад харин ингэчглэр тэрийг цохох юм байхгүй шууд өд нь ингэж яваад сум маань буруудаж явах магадaltaй. Тийм учраас энэ чиглүүлэгч өд гэдэг маань заавалчгүй өөрлөвчөө харж байгаа заяа. Номоо ер нь ингэж барина. За хөлдөр ингэ тавьчихлаа. За тэгээд аль болохоор өөрт эвтэхнэр ингэж сумал соршоо заяа. Цаг хугацаа ер нь бол нөгөө тэмцээн маань энэ төр уралдаан бол 1 сум 30 секунд гэсэн зарчмаар явдаг байхгүй юу? Тэр 3 сум тэмцээн дээр харахад 90 секундэд 3 сумыг харуулнаа л гэсэн тийм байдаг. Цагтай байдаг байхгүй. За эхлэе. За хөлөө ингэж зогсчих. За. За баярлаа. За энэ хараагаараа хараал шээ. За эхэл нумаа ингэ барьчих. За одоо гоё. За тэгэл яг сая эрзэн татчихсан. Тэгэл яа гэж л. Зүгээр ингээд татаад ирлээ. Яг болсон. За яг энийгээрээ харж байгаа тэр голынхаа шарыг харж байгаа. За яг л
Задлал хараа. Оо, болж байна. Нөгөө нэг Аач. за одоо тэгээд яарал айжуухан зугуухан хийзээ. За яг юм бүгдийн сайн бодож. За одоо яг ингээд яг энд ирсэн байхдаа бүх юм хийсэн байхдаа толд маань, тохоо маань, мөр зүр бүх юм. За тэгээд татаад аваад ирлээ. За. За одоо болж. За тэгээл айжуухан. Зугуухан тэгээл харж гаал. Нөгөө нэг Төглөөд байна тий. гэж бүр тий тогтоох гэж хичээх тусам наач аймаг Тэгээд байна тий. Тэгэхээр зүгээр айл болохоор би хэлээд байгаа. Гой сул бай. Би гой сулж. Хэдий чинээ сул байна тэр хэмжээгээр урд гарч илүү сайн тагтан заяа. Байр тарваны спортоор бол яг миний зүгээс бол хичээлүүл илүү сонирхолтой. Тэгээд бас маш их мэдрэмжийг төвлөрлийг маш их шаарддаг юм байна. За манай залуу үзэндээ байлаа. Манай найз нөгөө намайг бодвол илүү ам ман гэж явдаг болохоор бас байндаас яг оноодох шиг байна. Ер нь бол юм байгаад байна гэж юу? Би бол бас сайн мэдгүй л. Одоо энэ чиглүүлэгч Яг чиглүүлчүүд маань энэ хөөе. юм аа энэ байна. За ингээд хүчлүүд. За Одоо ингэ штэ тий. Тэг яг одоо наатагаа яг зөв гэж болж байна. За ингэж барьлаа. Яг За. За одоо дахиад. За одоо цэгцэгснэ хоёлоо. Заавалсан. Энийг ингэж ир. Яг үнэ. Ингээ барьлаа. За энэ. За баруун дээр зөвхөн баруун. Зүүнүүдээр харахгүй шүү дээ. би зүүнүүдээ ань чаддгүй штэ. Яагаад нэг нүдээ ань чаддаггүй юм болоо? Сэтгэн чаддаггүй юм байна да. Энэ мэдхгүй ер нь анханасаа л ань чаддгүйсэн. Одоо тийм оролцогч хийж үзээг юм байна. Би чадахгүй байна угаасаа. За одоо тэгвэл анихаа зэрэг байхгүй. За явчихсан. За одоо ингэхлээр хэрэг. За болж байна. За 90 дор. Эхлээд энийг 90 дор байна. Өшөө доошоо. Өшөө доошоо. Яг энэ хөвчөө эндээ хүрэг. Доошоо гараа доош нь орвол. Доогор нь орвол. 90-ийнхээ доогор. За одоо ингэж байгаа. За одоо ингэж баруун дээр хараа шүү. За харж болж байна уу? За байгаа анилж байна. За тэгэл одоо харна да. Зүгээр хуруугаа суллаа л. Хойш нь тэгэл явал. Яг сая болчихлоо шүү дээ. Төгч нь. Юу дөхөх гэж харин харамчлаа шүү дээ. Энэ болчихлоо. Тэг нөгөө итгэлтэй бэ. Энэ нөгөө нэг хүний домфен гэж ярьдаг л да. Хүний хараа баруун нүд зүүнүүд нь аль нэг давмгай байдаг. Ер нь бол. Ихэнх тохиолдолд хүмүүсд ингээд анзаараад тахад зүүнүүд нь аюух давмгай байдаг байхгүй. Тийм тохиолдолд хүссэн ч хүсээгүй энийг зүүнүүд хаахгүй болохгүй. Бид нар чи баруун нүдээр хардаг байхгүй юу? За солгой нумаар ингэж харж байгаа бол зүүнүүдээр хардаг. Баруун бол зөрөх юм байна тий. Би бол баруунаа анаад зүүнээрээ дандаа хардаг. Сая анх удаа зүүн анаад баруунаараа харж үзсэн чи амар эвгүй байна. эвгүй болдог шүү байна. Баруун. За 90 дор яг эндээ. За одоо. За одоо тэгж байна. За одоо гоё болчихлоо шүү дээ. За тэгэл зугуухан тэгэл харвч. Болж байна. Нэг ч голгүй ч биш л зүгээр л. Тэгтээ нөгөө харахад нөгөө нэг ингэж хараад байна. Тийм үү. Тэг ерөнхий бие маань одоо ийм байхгүй юу? Олон цагаар зогсож харагдаг. Тэгэхээр та ч гэсэн мэднэ үстэй. Хэрвээ аль талын нэг талын булчинд илүү ажиллаад байвал тэр тал руу таталт өгөөл ингээд хүн жайж байгаа л ядраал эсвэл энд болох байдаг шүү. Яг тэрнтэй хэлэх анханасаа зогсохдоо яг зүг байл. Яг за одоо. Жохон толгой ингээд суудаг. За авсан. Тэг 90 нэг 90 дор хараад. За одоо тэгээд за одоо ингэж гал харж байгаа хараа. Ер нь бол яг л байна. Болж байна. За одоо ерөнхийдөө тэнд л ороод байна тийм үү. За болж байна дахиад. За Дахиад сүүл. нэгсэн. Эхнийг гэхэд та хоёр сайн харавж гинөө хөөш. Болж байна. Тэгээд Ер нь баг харын дор байна. оноод байгаа биш. Тэр тийм баг оноод. За нумаа энэ дээр тавина та. Ингээд хөвчин яг энэ наад юу ч авчигд орчдөг. Ингээд Яг энэ. за чи сумаа. Одоо энэ нэг ядарх юм та хоёр чи сум нь хоёлоо өөр юм чи.
Энэ нэг нь ингээд атсан саяын сүүдийн атсан яг тэндээ үлдчихэж штэ. Ийм атсан. Манай хамтрагчийн одоо давуу тал гэх юм бол одоо бас их хүчтэй тэгээд мэдрэмжтэй харахад ийм том биетэй юм шиг нэ дотроо тийм айгүй мэдрэмжтэй яг сул тал нь их юм бол яг намайг бодвол арай болох бүдүүн баргийн байж магадгүй гэж би бодсон юм. Спортоор хичээлж байгаа хүн шар хортой байхгүй зүгээр ингээд мэлрээд байж ингэж бол байхгүй. Хүчний спортын тамирчин сум тавих гэж байна. Өмнө нь 200 кг өргөж байсан хүн одоо 20 г сумны араас хөлсөө гаргана гэдэг. Энэ л амьдралын сонин шүү дээ. Ой. Оролцогч мөнгөн шагаа өөрийнхөө ялж чадах хүнийг л авна гэсэн. Харин ялж чадах үгүйг нь одоо бүгдээрээ харцгаая. Энэ бас шар хортой шүү. Тийм. Гэтэ их тийм хор мор бол байхгүй. Ер нь зөв юм жоохон шаардлагатай гэх юм. Гурав сум чинь. За. Тий. За энэ зэвлэх хэрэгтэй. 9 9 8 8 3 сум нэг. Тэгэхээр манай нөгөө хэлэхээр 9 7 5 9 5 байна. За. За одоо ингээд онооны югаараа нэлээд дор ороод явж шүү дээ. Бас тэгдгэр амар юм шиг байна. Жамьяч дахиад нэгээр илүүл байна да. Жамьяг болохоор 10 9 8 19 8 27. За. Манай хэнийг мөнгө болохоор 10 8 7 арай л өссөнгүү дээ тийм байна. Яг 6-ны гадар орсон байна. За 18 7 25 сая. Захаад 2 оноо. За. За жамьяа авсан шүү. За одоо энэ сүүлийнх. За сүүлийнх. За сүүлийнхтэй нөгшин эхлэх үү? Яа. Яг версн дээр амар л ууж байна да. Энэ бол зүгээр явж ангараад эхэллээ шүү. Яг л бүр яг байн дээр болоо шүү. Чиглүүлэгч өдөө буруу харуулчих. Яг балархаж байна.
Чи энэ удаа миний гараас гарахгүй юм заа. За эдгээр ууччихвэ. За 6 дээр. Асаа жоо хөдөлцөө. За. За одоо 9 6 19 25. 25. Зөв. 9 7 7. За. 2 9 18 25. 22. Яг уу. Тийм юм шүү. За 22 тэнцэглэр 1 оноо. Тэгэхээр чинь одоо 5 1 5-1. За. За түрүүч хэн 6 оноотой бас нойж ирсэн. За сам авчих. За. Нэн. Бүр одоо сүүлийнх нь бүр яг нам нааж байгаа. Яг бүр нааж байгаа юм. Нэн. 이루어지죠, 방법자. За энэ удаа чи миний амнаас гарахгүй нэ бас. За одоо жамигийн болохоор энэ хаалт та. 8 7 6 21. За 21. За Өнөөх чи 3 8 24. За тэгэхээр чи ингээд сет ярьцаа 5 3. 5 3. За. За сая хожоод 2 он авлаач сет ярьцаа. Хөдөлчлөө те. За. За одоо жамигийн хэллээ. 8 7 6 21. Хиний болохоор 8 8 6 6 22. 22. Нэг оноогоор нэгээрээ мянгаараа илүү. За сет ярьцаа 5 5 заяа. 5 5 за. За одоо ийм 5 5 болсон тохиолдолд яа гэвэл нэг сум харагдгийг. За. Ганцхан сум хараа заяа. Тэгээд аженданы асуудал яригдээ заасаа баг. За одоо сүүлчийн ганцхан сум дээр тэгэл хин ядарч вэ гэдгээл үзсэн. Мөнгөний шагагийн хувьд бол харцсангүй харин нөгөө нэг тийм биений их ахтар ингээл бакралцсан булчинтай ч гэсэн бас аюугай уян юм байлээ. Тэр чинь нөгөө ямар ч спорт ч гэсэн аюу их тийм давуу тал болж чаддаг байхгүй. Гадар дотор мэдрэмж нь илүү юм байна. Тэрийгээ л мэдэрлээ дээ. Жохон ирүүн доороо ахаа оруулсан бол яг таарах гэсэн байна. Тийм. Эхний удаагийн учраас харах. Тэгээд байнгын хараад бүрийн зөвчөр олцсон л доо. Орноо л нэг 2 3 хоног харагдсан байгаа. Би нэг тийм хөл айны болчиход байна гэдэг. Хитрхи хаашаа жавжгаа татаад байна. Тэгж чад ирүүндээ бариад
Жемьяч миний амнаас гарахгүй нэ. Тий. За би ер нь бол за энийг бол нэг ялчандаа гэж бодсон хүнээ л ер нь дагуулж ирсэн дээ. За 7 9 2 За. Баярлалаа. Явчихдаг юм. Яг нөө бусдын наадмыг авч болтгоо гэдэг үг гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр яг ерөнхийдөө сүлд бол яг зөөр жоохон боломж олгосон тий. Тэгээс юм өөр шүү. Ялагчийн сүүлчийн сум. Яа. Эцэстэн тэр хөлсөн амандаа хурч хожиж чадлаа. Хэлсэндээ хүрдэг чанга залуу юм аа. Найз минь бол яг дэлхийн хүн буюу одоо ингээд маш амжилттай яваа. Ийм тамирчин, залуу хүн тэгээд бас нэг ч гэсэндээ төрлөөр ингээд өрсөлдөхөд бас гоё байлаа, сайхан байлаа, цагийг гоё өнгөрөөлөө. Тэгээд спортын амьдралд нь л одоо сайн сайхныг хүсье. Бүх юмыг хийж хүн сургаж болдог. Нэг үлгэр байдаг шүү дээ. Илжгийг хүртэл ном уншилж болно гэдэг шиг бүх юмыг ингээд тэгээд зөв стратеги хийх юм бол хүн болгон харуулж болно. Угаасаа нөгөө цуснд манаач нөгөө дэлхийг дайлаар мордох чинь ерөөсөө л ном сумаар л номхруулсан шүү дээ.